Орой мэнд үзэгчдээ 9 дугаар сарын 5-ны даваа гарагт Орхон аймаг Эрдэнэ хотод болж өнгөрсөн үйл явдлаас онцлог үзүүлэхээр оргил цагийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Эхний мэдээ. За NB телевизээр 7 хоног бүрийн лавгаас нэм гарагуудад хүрдэг аз жаргалын өглөө нэвтрүүлэг өнгө төрхөө өөрчлөлөө. Тухайлбал та бям гарагийн аз жаргалын өглөө нэвтрүүлгийг хөтлөгч Гамболд тэргүүтээ уран бүтээлчид танд хүргэх болно. За харин нэм гарагт аз жаргалын өглөө нэвтрүүлгийг Авьяас бэлэг сургалтын төвийн хүүхдүүд хөтлөн өргөх болно. За NB телевизээр 7 хоног бүрийн лавгаас нэм гарагт үзэгч та бүхэнд хүрдэг аз жаргалын өглөө нэвтрүүлэг өнгө төрх уур амьсгалаа шинчиллээ. Тодорхойлбол аз жаргалын өглөө нэвтрүүлгийн амралтын өдрийн дугаарын хөтлөгчид булангууд тоглолтууд гээд агуулга бүрэн шинжилж байна. За нэм гараг бүрийн өглөө 8-аас 12 цагийн хооронд аз жаргалын өглөө нэвтрүүлгээр Авьяас бэлэг сургалтын төвийн хүүхдүүд үзэгч та бүхэнтэй хамт байх болно. Нийтдээ 15 хөтлөгч аз жаргалын өглөө нэвтрүүлгийн спорт, соёл урлаг, эрүүл мэнд, хоол зэрэг болон бэлтгэж сонирхолтой мэдээллийг хүргэх юм. Өглөөний гацааг ууж амжаагүй ахвас. Би аз жаргалын өглөө сониочин болон авч байгаа. Тэгэд энэ сониочин болонгоор болохоор дэлхийд дахинд болж байгаа сониочин талаар тэгээ бас Монголдо болж байгаа. Тэгэд бас хүмүүсийн ингээ мэдлэгийг нэмэх зорилгоор тиймэрхүү одоо хичээлтэй холбоотой юм уу тийм сургамжит өгүүлэх тиймэрхүү юмнууд явж байгаа. Бид хоёрын хоолны болон карат явж байгаа. Энэ бүх төрлийн хоолны юу эрүүл хоол, хортой хоол, амархан хялбар хоолнуудыг бид хоёрыг таниулах болно. Мэдээллүүдээ ах эгч нараасаа, интернетээс, багшаасаа, ах эгч нараасаа тэгээд ер нь бол дугуулангийнхаа хамт олноос авч байгаа. Би аз жаргалын өглөө нэвтрүүлэгт эрүүл мэндийн болон бэлдэж байгаа. Тэгэл одоо 7 хоногийн өмнө гэх юм уу 1-р 2-р хичээлийн 5 өдөр бэлдэж агаад тэгээд хүргэж байгаа. Эхний дугаард би NBA-гийн тоглогч LeBron James-ийн талаар мэдээлэл хүргэсэн. Тэгээд дараагийн дугаарт бол өшөөгөө сонирхолтой спортын талаар мэдээлэл хүргэндээ. Спортын төрөл бол хамаарахгүй. Хамаарахгүй. Ямар ч хамаагүй спорт л байна. Тэгээ спортын сүүлийн үеийн шин мэдээлэл тэгээ төрлийн зөвлөс л байна. Тэгээ бид хоёр болохоор гой сайхны булангаар энэ булан бэлтэж байгаа. Тэгээд энэ удаад бол саяны дугаараар бол бид хоёр өсний арчилгаа заасан одоо дараагийн дугаараар арьс арчилгаа гэж бодож байгаа. Арьс арчилгааны тухай. Эрүүл мэнд талдаа илүү анхаарч байгаа. Тийм заавал гоёмсог харагдахаасаа бус эрүүл тийм одоо чирэг гэмээр юм уу? Харагдахад нь. Бям гарагийн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За тэгвэл бям гарагийн өглөөний 8-аас 12 цагийн хооронд аз жаргалын өглөө нэвтрүүлгээр NB телевизийн бүх сэтгүүлч хөтлөгчид тантай хамт байх болно. Түүнчлэн хөтлөгч Гамболд аз жаргалын өглөө нэвтрүүлэгтээ иргэн ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. За бям гарагт та бүхэн аз жаргалын өглөө нэвтрүүлгийг сонгосноор сонирхолтой, хөгжилтэй, хэрэгтэй мэдээллүүдийг хүлээн авах боломжтой. Мөн эрүүл мэнд, олон үндэстний хоол, сонирхолтой зочдын ярилцлага, тоглолт зэргийг үзэх юм. За өглөө бүр танаа хойморч зочилдог аз жаргалын өглөө нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай үзэгчтэй. Тохиож байгаа манай баярлаж байгаа салбарынхан бол сая барилгын салбарынхан байсан бол урлаг соёлын салбарынхан маань Хөтөлбөр үргэлжилж байна. За хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 9 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. За энэхүү хуулиар хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах, за мөн хүчирхийлэлд өртгөөс хэрхэн урьдчилан сэргийлэх олон талд харилцааг зохицуулж өгсөн юм. Уг хуулиар төрийн чигүүргийг тодорхойлж хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгож нийгэм гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулж өгсөн байна. Манай улсад нийгмийн олон шалтгаан хүчин зүйлээс шалтгаалan хүүхдийн эрх зөрчигдсөөр байдаг. Тухайлбал хуулийн хэрэгжилтийн хүрээнд хүүхдэд хүчирхийлсэн хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон тохиолдолд эцэг их байх эрхийг хасах хүртэл хариуцлага хүлээлгэхээр тусгагдсан байна. Мэдээж хэрэг хүүхдээ хүчирхийлж байгаа тохиолдол баггүй гарч байгаа л да. Энэ бол ихэвчлэн талт хэлбэртэй байдаг байхгүй юу? Гэр бүлийн дотор болж байгаа асуудал учраас ил гарах хэцүү. Ил гарч байгаа нь бол цагтаа хандж байгаа тохиолдол байдаг болж байна. Маш бага л да. Тэгэхээр мэдээж бид нар гэр бүлийн боловсрол гэдэг юм ихний ээлжинд одоо яг сургуулийн наснаас ахлах ангийнханд оюутнуудад залуу гэр бүлүүдэд оролцох чиглэлээр гэр бүлийнхаа боловсрол олохын сургалтууд үзүүлдэг. Энэ бол хамгийн чухал гэр бүлийн боловсрол олох. За тэгээд хүчирхийлэлд одоо хүүхдээ хүчирхийлсэн тохиолдолд
Хэрвээ одоо тэр нь мэдэгдээд хуулийн байгууллагад хандаад эсвэл мэрэгжлийн байгууллага мэдсэн тохиолдолд бас эцэгхийн хүлээх хариуцлага хамгийн бүр эцэстээ бол яг шүүхэн шийдвэрээр эцэг их байх эрхийг хасах ийм хэмжээнд бас шийдвэр явагддаг байхгүй. Тэгэхээр энэнийхэн дагуу одоо бас хууль хэрэгжил явна да. Нэг илрүүлэх юм бол арга хэмжээ авах зүйл нь тодорхой болчиход байна. Хамгийн гол нь яаж илрүүлэхээ үүдээр бид нар анхаарах хэрэгтэй. Илрүүлэхэд бол мэдээж зэрэг нөгөө иргэд маань мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Хүүхэд өөрсдөө 108 утсанд ханддаг байх хэрэгтэй тийм. Сумын одоо багийн хүүхдийн илч юм уу одоо багийн хамтарсан баг гэж байдаг хүүхд хамгаал энэ хамтарсан багийнхаас нэлээд мэдээлэл сайтар байх хэрэгтэй энэ төргээд ийм зөвлөд гараад илэрхийлчих юм илрүүлчих юм бол илрүүлсэн тохиолдолд нөхөн сэргээх үйлчлэгээ үзүүлэх ийм боломж бүрдсэн байгаа л да. Мөн хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрхийн зөрчлийг хянах хүүхдийн илт сонгогдно. За хүүхдийн илт сум хорооны хүүхдийн чуулганаас сонгогдсон байх бөгөөд өөрийн сонгогдсон нутаг дэвсгэрт хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах чиг үүрэг хүлээсэн байна. Иргэд олонний эцэг эхчүүд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг хүүхдийн 108 утсанд хандан мэдэгдэхээс гадна багийн хүүхдийн илчтэй хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Мөн тус хуулиар хүүхдийн эрхийн зөрчлийг хянаж шалгах үүрэгтэй хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллах бөгөөд одоогийн байдлаар улсын байцаагчийг хараахан бэлтгэж эхлээгүй байгаа гинэ. Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Дараагийн мэдээг үзүүллээ. За манай аймаг Сүхбаатар Дорнот аймгийн жишгээр Золбин нохоо мөрийг худалдаа авч устгалд оруулж эхэллээ. За өнгөрөх амралтын өдрийн байдлаар аймгийн хотгочуулах газар нийтдээ 360 гаруй нохоог худалдаа авч устгалд оруулжээ. За энэ сараас эхлэн хотгочуулах газрын санаачилгаар манай аймаг Золбин нохоо мууртай тэмцэх үйл ажиллагаанд Сүхбаатар Дорнод аймгийн туршлагыг хэрэгжүүлэхээр олжээ. Тодорхойлбол тус газар тодорхой тарифаар эзэнгүй нохоо муурыг иргэдээс худалдаа авч устгалд оруулна. За уг ажилд эхний ээлжинд 30 гаруй сая төгрөг батлагдсан. За ингэхдээ эм нохоог 8000, нас бий гүйтсэн 90 нохоог 5000, гөлгийг 2000, муурыг 5,000 төгрөгөөр авахар болсон. За уг шийдвэр нь энэ сарын 1-ээс хэрэгжиж гисэн бөгөөд дээрх хугацаанд 360 гаруй нохой 10 орчим муурыг устгажээ. Энэ бол манай хотгочуулах газраас санаачилсан ажил. Тэгээд энийг одоо бас манай өдөр дуудсан хэмжээд засагтаар бол энийг зүйтэй байна. Энэ ажлаа эрчимтэй эхлүүлээ гэд нэгд өдрөөс эхэлсэн явж байгаа манайх. Нэгд өдрөөс эхлээд үндсэндээ 350 гаруй нохой. Бараг 361 болчихоо да. Өнөөдөр ихтэй нохой устгаж байна. За зэм ариутгал дарж устгалын асуудал бол бас эрчимтэй явж байгаа. Энэ дээр бид нар бас хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын талаас бас нэлээд бодолцсон, нүхийг ухсан, бэлэн нүхтэй байгаа бид нар. Нүхээ ухаад бэлдээ тавьчихсан. Одоо энэ дээр нохоогоо устгаад заандаана одоо бид нар муурыг олноор болоод ирэхээр малын бэлэгтэй гэрээ хийсэн байгаа. Тарихаар бол муурыг бол манайх тэн дээр бас нэг шатаах зууханд шатаагаад тэгээд дарж устгая гэсэн бодолтой явж байна. Одоогийн байдлаар бол зүгээр нохоогоо дарж устгах байдалтай дарж байгаа. Нүхөө нэлээд гүнзгий тийм байдалтай устгаж. За Золбин нохоо муурыг худалдаж авч устгах ажилд иргэд идэвхтэй оролцож байгааг холбогдох албан тушаалтан онцлоо. Мөн сууц өмчлөгчдийн холбоод өөрийн эзэмшлийн бодволд үүрлсэн муурыг хотгочуулах газарт борлуулж байгааг нь за иргэдийн хувьд 5-аас дээш толгой Золбин нохоо муурыг дээр хүнээр хотгочуулах газарт өгөхийг хүсвэл 936 53 74 дугаарт хандах боломжтой. Хэрэв үүнээс бага тооных бол хотгочуулах газрын байранд хүргэж өгөх хэрэгтэй. Тус газрын хувьд худалдаж авсан нохоо муурыг устгалд оруулж ангилаад тусгаалan угсан нүхэнд дарж устгах юм байна. За дашрамд өртөхөд үүнээс өмнө манай аймаг Золбин нохоо муурны үржлийг зогсоох замаар тэмцэж тодорхой үр дүнд хүрсэн гэж холбогдох албан тушаалтан хэллээ. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр аймгийн засаг даргын шуурхай уралдаанаас бэлтгэсэн мэдээллээр үргэлжлээ өргөх болно. Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрөх 7 хоногт засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээллийг хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга Жан болоод танилцууллаа. Тухайлбал өнгөрөх 7 хоногт Женикон компани чанаргүй гүйцэтгэсэн дээвэр засвартай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгаврыг өгсөн. За тус компани тухайд ажлаа хүлээлгэж өгөөгүй компани бүртгэлд дампуурсан гэх мэдээлэлтэй байгаа юм байна. Мөн орон сүнсний хорооллын 1-р давхрын өргөтгөлд хяналт тавих үүрэг чиглэл өгсөн. За харин өнгөрөх 7 хоногт иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвд нийтдээ 50 өргөдөл гомдол иргэдээс ирснээс 24-ыг нь шийдвэрлэж хариу өгчээ. Үүнээс хамгийн олон санал гомдол ирсэн нь сууц өмчлөгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөл байна. Энэ хүрээнд бол баян өндөр суммаас ерөөс мэдээгээр бол Женикон компани санхүүжилтийн дундын гүйцэтгэлээ аваад ажлаа хүлээлгэж өгөөгүй. За шүүх цагдаад одоо өгсөн боловч эзэн нь олдохгүй компани бүртгэл дээр бол дампуурсан гэх мэдээлэлтэй бол байна. За иргэдийн гомдлыг бардуулахын тулд үлдэгдэл төсөвдөр дахин тендер зарлаж 9 дугаар сартаа дээвэр заацтай засварыг хийж үүсгэхээр төлөвлөн ажиллаж байна гэсэн мэдээллийг бол ирүүлсэн.
Баян дурсамаас 21 багийн 462 мал бүхий өрхөд 2800 тонн өвс бэлтгэх даалгавар өгсөн байна. Мөн нөөцийн өвс бэлтгэх хүрээнд хангал бугт сумын удирдлагуудтай уулзаж хадлан хийх газрыг өнгөрөх 7 хоногт тогтоожээ. За энэ хадлан бэлтгэх ажлыг бол хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулад явж байна. За сумын засаг даргын захирамж гаргаж зэрэгэлдэх сумдуудын удирдлагуудтай уулзаж энэ нөөцийн өвс бэлтгэх хадлан дэжээлийн газрыг сонгох энэ ажлуудыг бол өнгөрсөн 7 хоногоос эхэлж явууллаа. За хангал бугт сумын удирдлагуудтай уулзаж хадлан хийх газрыг бол одоо тогтоогоод ажиллаж байна. Захирамж гаргаад сууц өмчгчдийн холбоод болон багууд дээр аж ахуйн нэгжүүдэд үйлчлэлтийн бэлтгэл хангах ажлын чиглэл зааварчилгааг өгж албан бичгийг хөрвүүлээд энэ хэрэгжилтийг ханган ажиллаж байна. За багууд дээр жишээлбэл төвийн 6 баг дээр ихэд зэрлэг ургамлыг хадад цэвэрлэх ажлыг бол хотгожуулах газартайгаа хамтран зохион байгуулж ингээ явуулж байна. За уран содруулалтын мэдээ бол том сүнсний ногоо бол 15% хураагдж байна. Хураалт бол одоо эхэлж байна. За Улаанбуудаа 180 гагаас 468 тонн хураа авсан байж байна. За нийтдээ иргэнд 4835 тонн хадлан, аж ахуй нэгж 65 тонн хадлан бэлтгэхээс иргэн 2020 тонн хадлан, аж ахуй нэгж 58 тонн хадлан бэлтгээд байна. Нийтдээ бол 42% явагдаж байна. За 3 мал эмнэлэг үйлсийн нэгжүүд бол сумын хэмжээнд 29809 бог мал угаалга хийсэн байна. Шавж устгалын талаар мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, сөөхүүд хаана одоо энэ шавж үрчээд байна? Юунаас болоод байгааг тодруулах шаардлагатай. Хотын зөвлөгчийн алба холбогдох төсөв тооцоо хийж орж ирж танилцуулнаа. Энэ устгалыг жил болгон одоо явуулах шаардлагатай. Хэдий болтол иргэд чинь шавчин дөрөвдөө сууж идэв. Энийг эрүүл мэндийн газар онцгой анхаар. Мөн жил бүр уламжлал алган зохион байгуулагддаг аврагч тэмцээн 18 дахь жилдээ зохион байгуулагдана. Уг тэмцээнд төрийн бүх байгууллагад идэвхтэй оролцох үүрэг даалгаврыг аймгийн засаг даргын хамгийн газрын дарга өглөө. Дараагийн мэдээ. За манай аймгийн орон сууцны 25 байрны подволд нохой бөөс үржээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. За тэгвэл энэ нь нохой бөөс мөн эсхийг судлахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм байна. За манай аймгийн орон сууцны 25 байрны тодорхой тооны подволд нохой бөөс үржээд байгаа талаар бид үрдэн мэдээлсэн. Тэгвэл энэ нь нохой бөөс эсхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм байна. За ямар ч тач иргэдээс хамгийн их гомдол гарсан буюу Бадрал, Болор 17, Динж сууц өмчлөгчдийн холбоодод хамаарч буй байруудын бүх подволд жилүү нэртэй бодис цацсан байна. Ингэхдээ өмнөхөөс ялгаатай арга хэрэгэлсэнг нь за удахгүй үүний үр дүн харагдана гэж аймгийн засаг даргын хамгийн газрын хотын захирагчийн албаны дарга мэдээллээ. Нохой бөөсний устгал дээр засаг даргаас онцгой үүрэг даалгавар өгсөний дагуу мэргэжлийн хяналт эрүүл мэнд хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран мэргэжилтнүүдийг оролцуулан ажиллалаа. За энэ хүрээнд Динжин 3 байр 11415 дээр 2 төрлийн хороор устгал хийсэн байгаа. За өнөөдрөөс үр дүн юмнууд танилцуулагдаа явна. Яг ямар төрлийн шавж байна гэдэг дээр мэргэжилтнүүдэд Динжигаас авчиж өгсөн байгаа. Яг нохой бөөс гэж ярьж байгаа боловч шууны тагтаанаас гаралтай бөөсч явах магадaltaй байгаа. Тэгээ энэ юмнууд дээрээс бас цаашдын устгал дараа жилүүдийн ажлын төлөвлөгөөгээр апгтан зөвлөмж хөрвүүлэх юм ажлуудыг хийнэ. За хэрэв манай аймгийн орон сууцуудад үүрлээд үе шавжин нохой бөөс мөн бол подволын цэвэрлэгийг сайн хийх хэрэгтэйг нь за учир нь нохой бөөс чиглэг харанхуй орчинд ихээр үрждэг байна. Мөн подволд амьдарч буй муурууд нь үүнийг үүсгэх шалтгаан болж байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тиймээс орон сууцнуудын 0 давхар буюу подволын агааржуулалт гэрэлтүүлэг цэвэрлэгийг сайн хийх хэрэгтэйг нь за аймгийн мэргэжлийн хэлтийн газраас манай аймагт үйл ажиллагаа болж буй сууц өмчлөгчдийн холбоодод үүнтэй хэрхэн тэмцэх талаар зөвлөмж өргүүлжээ. Харамсалтай нь хөрөнгө мөнгө байхгүй шалтгаанаар зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна. За үзэгч та бүхэн маргааш буюу мигмар гарагийн 19 цагаас манай телевиз дээр суугаад харуулаарай. За бид орон сууцны подволд хацдаг шавж үүрэлсэн энэ асуудлаар холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан гарц хэлэлцүүлгийг шууд хүргэх болно. Иргэдийн санал хүсэлтийг шууд утсаар хүлээн авдаг иргэдийн эндэр нэвтрүүлэг 7 хоног бүрийн баасан гарагт 19 цагаас үзэгчдэд шууд хүрдэгэ. Тус нэвтрүүлгийн өнгөрсөн 7 хоногийн дугаард хэд хэдэн иргэнээс шандын чиглэлд автобус явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Зарим үүнд аймгийн автотээврийн төвөөс дараах тайлбарыг өглөө.
Уртын одоо засаг даргын А548 дугаар захирамж дээр бол уг захирамжийн хүрээнд маршрутын чиглэл болохоор их залуу шанд уртын гол нэгдсэн төв, багийн нэгдсэн төв гэсэн чиглэлээр бол явж байгаа. Одоо угаан ордог компаниг эрээг цуцсандаа холбогдуулаад шинэ төсөл сонгон шалгаруулахад уг чиглэлийг оруулсан байна. Оруулаад одоо нэг төсөл сонгон шалгуулаад шинэ компани байхад одоо их залуугийн чиглэл болон шандын чиглэл, уртын голын чиглэл болон урд болгоны эрдэнэ болгоны зам их залуу гэсэн тойргийн маршрутаар явна. Сонгон шалгаруулалт зарлагдсантай холбоотойгоор их залуу уртын гол шандын чиглэлд нийтийн тээврийн үйлчлэгийг явуулах маршрут оруулсан гэдгийг хэллээ. За мөн аймгийн автотээврийн төвөөс иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хууль бусаар нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа жолооч нарын дунд уулзалт зохион байгуулжээ. За хууль бус тээвэрлэлтийн жолооч нартай их залуу багийн чиглэлд хууль бус тээвэрлэлтийн жолооч нартай уулзалтаж уулзалт зохион байгуулж ерөнхийдөө хийгдэж байгаа ажлын талаас сурталчилгаа явуулж хуулиа таниулж хуулийн дагуу арга хэмжээ авахд ийм шат байдгийн шүү гэдгийг бас танилцуулсан байгаа. Хоёрдугаархад хэрв тээврийн хэрэгслээ та бүгд солиод ирэх юм бол тендерт одоо болон тендер болон хууль ёсны тээврийн хэрэгсэл болон аж ахуйн нэгжлэн хамааруулаад ажлын байрыг бэлэн болгох юм боломж биш үү гэдэг талаас таниулж иймэрхүү ажлыг зохион байгуулсан. Хууль бусаар хариуцлага хүлээг нийтийн тээврийн үйлчлэгэнд хууль бус тээвэрлэлт хийгээд тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг одоо хязгаарлах. Хоёрдугаар жолоочт нь одоо хэвийн шалгалтын тухай хууль заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах. Цагдаа замын цагдаатайгаар хамт замын цагдаагийн хуулиндаа бас замын хөдөлгөөний тухай хуулиндаа бас зохицуулт арга хэмжээ гэсэн олон хуулиуд байдаг. Тэр хуулиудыг ер нь нэг бүрчлэн хэлээд байвал одоо бас цаг орох бах. Тэгээд ер нь бол тэр хуулиудыг танилцуулсан байна. Энэ оны байдлаар аймгийн автотээврийн төвөөс хууль бус тээвэрлэлт хийсэн 120 гаруй иргэнд хариуцлагын арга хэмжээ авч ажилласан байна. За 7 хоног бүрийн баасан гарагийн 19 цагаас NBTV телевизээр шууд хүрдэг иргэдийн эндэр нэвтрүүлэгт холбогдсон маш олон иргэн уртын гол багийн хогийг хизээ ачих талаарх мэдээллийг хүргэх хүсэлтийг гаргасан. За тэгвэл бид энэ талаар аймгийн хотогчуулах газраас дараах мэдээллийг авлаа. За манайх бол ер нь бол одоо хорооллын ээлж тог татаалтал эхэлсэн явж байгаа. Одоогийн байдлаар ер нь бол нэг багт 2 сарын дараа орно гэсэн нормтой. Жилд бид нар 6 ачиж байгаа. Энэ яг нормтой одоо тэр төлөвлөгөөнийхээ дагуу ачиж байна. Бид нар одоо өнөөдөр юу дуусж байгаа? Ягуут дуусж байгаа. Баянтал, Эрдэнэбаг руу одоо маргааш иглээ орох гэж байна. Өнөөдөр айгууд ганц ирээс орж магадгүй. Сүүлийн 4 дэрэг нэгээрээс ээж магадгүй. Яг Эрдэнэбагийн иргэд бол бас ойлгож байгаа. Бид танилцуулсан. За бид нар бол яг графикын дагуу танахаар үрж байгаа шүү. Одоо өнөөдөр 8 сарын 9 сарын 5 гэгт бид нар бол үндсэндээ баярын сонгуулийн дараа атсан байгаа. Эрдэнэбагийн дууссан. Яг улсууд бол мэдж байгаа. Яг энэ жил бол нөгөө өвс ногоо ихтэй зэрлэг маш их ачиж байгаа учраас бас манайхаас бол яг 7-8 хоногийн хоцрогдсон асуудал байгаа. Тэрийг бас иргэдтэй багийнхаа удирдлагууд, багийн ажлын албан хэсэг тэгвэл хэлж байгаа. Одоо бид нар нэг баригад нь бол бас одоо Наран багийг ачаад дуусч байна. Тэгээд Аршаант руу орно. Тэгээд Аршаант Уртын гол хоёрыг дээр 30-5 машинтай баригад нат дуусна. Тэгээд Баянтал Эрдэнэгээд орохоор тэгээд Динч гэж юмд орж ирээ. Ерөнхийдөө манай ээлжид намрын хог татаа болтол ерөнхийдөө дуусч байгаа. 9 сарын 22-нд дуусах хэвээр. Дуусч байгаа гэж байна. Үзэгчдээ та бүхэнд оргилцэг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн дугаарыг үзүүллээ. Хөтөлбөрийн турш бидэндээ хамт байсан танд баярлалаа. Та бүхэн амралтаа идэх өнгөрүүлээрэй. За маргааш энэ цагта илүү олон мэдээлэлтэйгээр эргээд уулзах болно. Баяр та үзэгчдээ.